За хуралдаан даргалагч болон улсын хурлын гишүүдийн багуудын мэндийг ирье. За жаргал нарын гишүүдийн санаачилсан үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийг зарчмынхын хувьд бол би бүрэн дэмжиж байгаамаа. За монголчууд бидний төрт улс нийгэм соёлын альва одоо түүхэн үйл явдал ямар ч хэрэгцээг бол бидний хамтын үнэт зүйл байх ёстой. Үнэт зүйл байсаар байгаа. Нөгөө тэгвэл үндэсний нэгдмэл үнэт зүйлийн бас илэрхийлэл учраас энтэй уялдсан түүхэн цаг үеийг бид тэмдэглэх одоо асуудал дээр бүгд одоо нэгдмэл байр суурьтай байх ёстой гэсэн ийм ойлголттой байна. За хуулийн төсөлд бол тулгуур төр байгуулагдсны их Монгол улс байгуулагдсны үндэсний эрх чөлөөний хувьсгал болон ардын хувьсгал, ардсан хувьсгалын одоо энэ түүхэн цаг үеийг нэгдсэн байдлаар одоо чинь баяр наадмын үеэр үндэсний одоо их баяр наадмын үеэр бид бол тэмдэглэж явах ёстой байна гэсэн ийм одоо санаачлага яваан байна. Энийг бол би онцгойлон хаашааж байна. Учир бүхлээр зэрэг бид бол одоо түүхэндээ бас эзэн болж явах ёстой. Тухайлбал одоо тулгуур төртэй холбоотой энэ түүхэн онцгоёгийг зарим улсын яг хөө эднийг бол буруутгах байгаа юм бол биш. Зэвсэг түвшний одоо байгууллагчны түүхэн онцог болгоод тэмдэглэж явж байгаа ийм одоо жишээ нь нөхцлүүд бол байгаа. Тэгэхээр энэ бол Монголын газар нутгаар байгуулагдсан анхны одоо шинэ тулгуур төр анхны одоо шинэ төр ус учраас энэ түүхийг бол бид наадмын үеэр бол онцгойлон тэмдэглэх ёстой гэсэн одоо байр суурьтай байна. Нөгөө төгөр ардсан хувьсгал бол монголчууд бидний хамтын одоо бүтээл, хамтын хүсэл эрмэлзэл, хамтын үрдэн байсан учраас энийг бас одоо бид түүхэн утгаар нь тэмдэглэх ёстой. Энийгээ бол бас одоо энэ хөөж өгж байгаа нэг чухал байна гэж бодож байгаа юм. Хоёр асуулт байна жаргалан гишүүнээс. Би энэ танилцуулга уншсан тодорхой одоо чинь жилүүдэд энэ наадмын одоо үйл ажиллагаатай холбоотой мэдээллүүдээр саяны одоо түүхэн он цагуудыг оруулсан байдлаар хэрэгжилсэн байна. Тэгэхээр та бүхэн хууль санаачлагч нар тэргүй де факто хэрэгжилж ирсэн одоо энэ хиллийг энэ одоо түүхэн он цагийг де юри буюу одоо хууль ёсны болгож байна гэж ойлгож байна. Энэ зөв үү гэж байна. Хоёр дахь зүйл энэ яг мэдээж хэрэг түүхэн он цагтай холбоотой түүхэн одоо төр улстай холбоотой энэ түүхийн асуудал учраас түүхчдийн болон судлаачдын санал зөвлөлтийг та бүхэн бас нэмж оруулсан уу? Энтэй холбоотой асуудлыг та бүхэн судалсан уу гэсэн ийм асуулт байна. Баярлалаа. За улсын хурлын гишүүн жаргалан асуултанд хариулъя. Энэхүү хуулийн төслийн үзэл санааг маш ойлгомжтойгоор тайлбарлаж дэмжсэн Зулбаар гишүүндээ баярлалаа. Үнэхээр үндэсний их баяр наадам бол одоо монголчуудын үндэсний нэгдмэл үнд зүйлийг илэрхийлсэн ийм баяр байдаг. Тэгээд үүгээрээ бид нар бол одоо бас түүхэн цаг хугацаанд онцгой үйл явдлууд байсныг хамтдаган тэмдэглэх нь бас зүйтэй гэж харж байгаа. За өнгөрсөн хугацаанд бол дээр дурдсан 5 ойн баярыг бол дефакто бас Монгол улсын ерөнхийлөгч нар дурдж байсан. За тухайлах юм бол 2019 онд үндэсний их баяр наадмыг тэмдэглэхэд албан ёсны их сурвалжид тулгуур төрийн 2228 их Монгол улс байгуулагдсны 813 үндэсний эрхчлөө тусгаар тогтнолоос сэргээн мандуулсны 108 ардын хувьсгалын 98 ардчсан хувьсгалын 30 жилийн ойн баяр гэж зохон тэмдэглэж байсан бас тийм баримтууд бий. За нөгөө талаас тулгуур төртэй холбоотой 2010 онд ерөнхийлөгчийн бас зарлиг гарсан байдаг. Тулгуур төрийн ойн баярыг тэмдэглэе гэсэн агуулгаараа. За үүнд бол одоо бас эрдэмтэн судлаачдын дүгнэлтүүдийг бол авсаргасан байдаг. За цаашлаад ардчсан хувьсгалын бас 20 жилийн ойг тэмдэглэх одоо ерөнхийлөгчийн зарлиг тухайн одоо нөгөө одон медалийг олгох зарлагууд бас гарсан. За үндэсний эрхчлөөний хувьсгалын 100 жилийн ойтой холбоотой 2011 онд бол одоо бас их хурлын тогтоол батлагдаж одоо үндэсний эрхчлөөний хувьсгалын ойн баярыг буюу 12 сарын 29-нд 29-нийг үндэсний тэмдэглэлт өдөр болгож байгаа ийм бас хуулийн тогтоол гарсан байдаг. Гэх мэтчлэн яг эдгээр баяртай холбоотой хууль тогтоомжууд болон одоо албаны их сурвалжуудад тэмдэглэгдсэн зүйлүүд зөндөө байдаг. Энэ эдгээртэй бас холбоотой эрдэмтэн судлаачдын бас хэлэлцүүлгүүд, бүтээлүүд бас байгаа. Баярлалаа. За улсын хурлын гишүүн Ганбатын Очирбат. За гишүүдтэй өглөөний мэнд хүргье.
За энэ хуулийг бас хамтарч санаачилсан хүний нэг байгаа. Тэгээд парламент суудалтай 5 намын хурлын гишүүд нэг дуу хоолойтойгоор дэмжиж байгаа. Энэ бол цаг хугацааны хувьд бол заалшгүй хийгдэх ёстой, орж ирэх ёстой хуулийн төсөл гэж харж байгаа. Үндэсний баяр наадам гэдэг бол Монгол улсын хэв нэгдэл, Монголын сая 506 м квадрат талбайд оршин сууж байгаа 3.5 сая хүн болгоны зүрх сэтгэл байдаг өв уламжлал, түүх бүхэл юм одоо энэ үндэсний баяр наадмаар харуулдаг. Тэгээд яг энэтэй холбоотойгоор 1989-90 оны тэр ардчсан хувьсгалын өнөөдрийн ялангуяа энэ залуучуудын эрх хэрэгчлөөнийхэн төлөө дуу хоолойгоо өргөх нь суур болсон энэ түүхэн он жилийг бас энэ баяр наадмын тухай хуулийн дээр нэмж оруулж ирэх нь зайлшгүй цаг хугацааны асуудал болоод орж ирж байгаа. Тэгээд асуулт асуунахээс илүүтэйгээр улсын их хурлынхаа эрхэм 126 их хурлын гишүүдэд бас та эддээсээ бас нэг талдаа энэ үндэсний энэ үзэл санаа нэгдвэл байдлаа хамгаалаад энэ хуулийн төслийг бас дэмжиж өгөөсэй гэж хүсгэсэн юм аа. Мэдээж хүн болгон дотроо янз бүрийн бодолтой үзэл баримтлалаараа бид нар хуваагддаг үндэсний их баяр наадам энэ дээр эв нэгдэлтэй явах хэвээр улс их орныхаа эрх ашигыг нэг тавих хэвээр. Тэгээд парламент суудалтай 126 их хурлын гишүүд та бүхэн маань хэлэлцгийг дэмжиж өгөөрэй гэж хүсгэсэн юм аа. Баярлалаа. За очрот гишүүн үг хэллээ. Асуулт асуусангүй те очрот гишүүн үг хэллээ те. За ингээд гишүүд асуулт асууж хариулт авч дуслаа. Хуулийн төслийн талаар байнгын орооноос гаргасан санал дүгнэлтийг дэмжсэн эсрэг байр суурьтай намын бүлгийг төлөөлж болон бүлэгт хариалагдаагүй гишүүдээс урьдчилан ирүүлсэн нэрсийн дагуу гишүүд дэмжсэн дэмжээгүй байр сууриа илэрхийлж үг хэлнэ. Улсын хурлын гишүүн 2 гишүүн нэрээ ирүүлсэн байна. За улсын хурлын Чинбатын гишүүн Чинбатын номин. Эндрээс үг хэлнэ шүү. 1 номерын эндрээс Чинбатын номин гишүүн. Тэ. За сайн байцгаана. Та бүхний өдрийн мэндийг хүргэе. За энэхүү хуулийг зарчмын хувьд дэмжиж байгаа. За Монгол Ардын намын хувьд ч гэсэн одоо социал демократ үзэл баримталтай. Тэгээ энэний нэг үнц нь бол ардчлал байдаг. Тэгээ энэ утгаараа бол бид бүхэн энэ хуулийг бүрэн хэмжээнд дэмжиж байгаа. За практик шаардлагын хувьд бол бас энэ шаардлагатай байдаг. Жилийн жилд одоо яг энэхүү арга хэмжээг үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэхэд хэрхэн одоо үндэсний их баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх вэ? Тулгуур төр байгуулагдсны цаашлаад одоо их Монгол улс байгуулагдсан гэдэг янзаар хэлэгддэг. Тэгээ энэ утгаараа бол энэхүү одоо нэршлиг хуульчилж цаашдаа одоо бас практикт хэрэглэхэд амар болох нь зүйтэй гэж үзэж байгаа. За ер нь нөгөө талдаа бол үндэсний их баяр наадмын тухай хуулийг бид бүхэн бас харж үзэх шаардлагатай байгаа гэж үзэж байгаа. Яагаад гэхээр энэхүү баяр наадмын тухай хууль бол нийтээр тэмдэглэн өнгөрүүлэх ард иргэдийн баяр наадмаа тэмдэглэн өнгөрүүлэх хэм хэмжээг тодорхойлох хууль байхад үүн дотор үндэсний спортын асуудлууд бас орж ирдэг. Ингэснээр бас баяр наадам дээр одоо ард иргэдэд бухимдал үүсгэх нөхцлүүд гарч ирдэг. Тэгээ энэ ч утгаараа энэ дотроос энэ үндэсний спортыг тэмдэглэн өнгөрүүлэх талаар салгаж цаашдаа авч үзэх нь чухал гэж үзэж байгаа. Яагаад вэ гэхээр үндэсний спорт бол бид бүхний хувьд өв соёл байдаг. Тэгээ энэ ч утгаараа мэрэгжлийн спорт цаашлаад өндөр дээд хэмжээний спортоос ялгарлаж өөр байдлаар хуулийн зохицуулт хийх нь шаардлагатай бөгөөд үүнийг одоо үндэсний баяр наадам тэмдэглэн өнгөрүүлэх буюу ард иргэдийн одоо баяр наадмаа хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэхээс салгаж үзэх нь зүйтэй гэж үзэж байгаа учраас цааш үндэсний их баяр наадмын тухай хуулийн дээр өөрчлөлт нэмэлтээр оруулах нь зүйтэй гэж үзэж байгаа. Тэгээд энэхүү одоо баяр наадмыг талаар одоо тэмдэглэлт хүрээнд хэрхэн одоо дурдж хэрхэн нэршиж явах вэ гэдэг энэ хуулийг бол бүрэн дэмжиж байгаа. За баярлалаа. За номин гишүүн дэмжиж үг хэллээ. За гишүүд үг хэлж дуслаа. Одоо байнгын орооны саналаар үндэсний их баяр наадмын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хилцэхийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулна. Гишүүд санал хураалтанд бэлтгэе.
За одоо байнгын орны саналаар үндэсний их баяр наадмын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үжил баримтлалын хүрээнд хэлцгийг дэмжих хэсэг талаар санал хураалт явуулъя. За үндэсний их баяр наадмын тухай хууль өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн үжил баримтлалын хүрээнд хэлцгийг дэмжих гэсэн саналын томьёолоор санал хураана. За одоо гэлцээрэй. За санал хураалт. За санал 64.4%-аар дэмжигдлээ.